Хаа сайн байцгаана уу. За манай бүгд найрамдах Солонгос улс дахь Хямр аяллаа багийнхан маань 26 дахь аяллаа хийхэд бэлэн болсон байна. Яг одоо 7 цаг 30 минут болсон байна. Тэгээ бид бүхэн бол гадаа монголчуудыгаа бүртгэж байна. За энд бол Монгол тауны урд бид бүхэн одоо ирсэн байна. За бүгд найрамдах Солонгос улсын Монгол таун гэж яригддаг энэ барилгын урд бид бүхэн цуглаад өглөөнийхөө одоо аяллаа маршрутан дээр одоо гарахад бэлэн болцсон ард одоо хүмүүсээ бүртгэж байна. За энэ удаагийн аялал намар аялж байгаа болохоор бид бүхэн намрын тэр байгалийн өнгийг бас үзэх, намрын одоо сайхан сэрүүхэн цаг агаарт гоё зугаатай аялахад бид бүхэн бэлэн болсон байна. Үчилгээ. Хямрд бүр дэвдсэн энэ цагаан олон сайхан монголчуудаа бүгд сайхан өглөөний мэндийг хүргье ингээд Хямр аялал 26 мянгаыг одоо эхэлж байна. Өнөөдөр 11-р сарын 1-ний өдөр шинэ сар эхэлж байна. Ингээд бүгд найрамдах Солонгос улсад үйл ажиллагаагаа бид бүхэн явуулаад 2 жил гарсан болж байна. Ингээд өнөөдрийн аялал та бүхэндээ танилцуулъя. Өнөөдрийн аяллаа хөтөлбөр болохоор хамгийн түрүүнд Квондо аймгийн Пёнча хотын Тэнгэрийн гүүр гэдэг өнгөрсөн 8 сард Солонгост ашиглалтанд ороод Солонгосын хамгийн өндөр шилэн гүүр байгаа. Тэр гүүрийг үзэх байгаа бид бүхэн 1500 м-ийн өндөрт кабель караар бид бүхэн уулуудын дээгүүр өгсөх байгаа. Очоо сайхан зураг авуулна. Тэгээд дараагийн үзүүр маань болохоор Ханарангийн Санкруз гэдэг resort-тай бид бүхэн танилцсан. За тийм зураг авуулна. Далайн яг ирэг дээр болохоор маш гоё газар байгаа. Тэгээд ийм хөтөлбөртөө өнөөдөр бид бүхэн маань бэлдээд аяллаа та бүхэндээ тэгээд явж байна. Тэгээд бүгдний амарцсан аялын амжилтыг хүсье. Тэгээд хүн болгон өөртөө одоо цагийг гоё зарцуулаад өнөөдрийг жинхэнэ кайфтай, алс жаргалтай гоё зураг авахуулаад найз нөхөд болоод за тэгээд ирч хүчтэйгээр маргааш ажилдаа авахын төлөө хэдүүлээ өнөөдөр гоё сайхан аялцгаа маргаа. За ингээд Хямр аяллаахан маань одоо Тэнгэрийн замыг үзэх гээд дээшээ явж байна. За тэр дээр бол бидний одоо очих гэж байгаа Тэнгэрийн замыг харагдаж байна. Тийшээ одоо ингээд цахилгаан лифтээр явж байна. За ингээд аялж байгаа аялагч хүмүүсийн одоо сэтгэлээс сонсё. За өнөөдөр Тэнгэрээс доош огцон буух гэж байна. За өнөөдөр намрын өнг ямар харагдаж байна? Гоё байна. Байгаль эхлэлхий ямар харагдаж байна? Гоё байна. Тэжгүй байна уу? За сайн байна уу? Сайн байна уу? Ажил төрлийн тавлаг. Дажгүй. За аялсан чи ямар шүү вэ? Ойрд коронавирус аялахгүй. Корона гэд явахгүй өста бүр нэг зан хөдөлсөн байсан өста гоё байна. За Байгалч гоё байна. Өнгөнгөнд юу харах өста сайхан байна уу? За сайн байна уу? За сэтгэлээсээ олцвол. Намрын нарлагаар сайхан шаргал өнгө хараад амар гоё юм. Дээш өндөр гарсан аюу үгүй юм байна. Тэгтээ амар гоё юм аа. За сайн байна уу? Сайн байна уу? За сэтгэлээсээ олцвол. За сэтгэлээ сайхан байна, өндөр байна. Энэ өндөр дээр гарч байгаа шиг өндөр байна. Бас зүрхнийхээ адреналиныг ялгаруулад яа сайхан байна. Бас стресс тайлж нэг өдөр ч гэсэн. Тэгээд сайхан байна. Бүгд нь амжилт хүсье. За баярлалаа. За сайн байна уу? Өөрөө одоо анх удаа ялж байна уу? Анх удаа энэ Хямр гэдэг аяллаар яваад гэдэг. Сэтгэл сайхан өндөр байна. Намрын өнгө ялгараад энд өндөр дээр гараад харахгүй. Ер нь өмнө ингэж аялж ирсэн үү? Өмнө яг цусаагаар Чежүү явчихад ирсэн. Одоо тэгээд энэ Хямр гэдэг аяллаар анхны аялал их сайхан байна. За сайн байна уу? За Монголын ард түмэнд одоо сайхан намрын налгар өдрийн мэдлэгээ төвшүүлвэл. За тэгээд нийт монголчуудаа сайхан аялж байна. Ямар аяллаараа дараагийн аяллууд бас явна гэсэн бодолтой байна. Тэгээд самартай өдрөд ингээд өдөр сайхан хөгжилтэй болоодаа Зугаатай мөрөж одоо аялалтай байна. За тэгээд сайхан аяллаарай. Сайхан аялцгаарай. За баярлалаа. За
Зурж байна. Хай. Халвансан гэдэг далайн төвчнөөс 1458 метрийн өндөрт гарч ирээд одоо энэ 35 метрийн өндрийн Тэнгэрийн зам гэдэг бүтээн байгуулалтын дээр гараад шилэн гүрэн дээр гарч хүн зураг авах гэж байна. Тэгээд энэ газрыг бол өвлийн олимпиос гэдгээр онцлогтой. Дээрээс нь бол маш их аян жуулчлалын хүмүүс бол их сонирхож үздэг юм байна. Тэгээд аян жуулчлалын бүс байгалийн одоо үзэсгэлэнт газар болгож ингэж өгчөөж өгснөөрөө их онцлогтой юм байна. Тэгээд ангийн хамтлагийнхан гэдэг байгаа шүү дээ. Нэг ингээд дөрөв. За хэдгээр юу одоо аль гэсэн үг вэ? 10 жил гэсэн үг үү? 2 цаг гэсэн үг үү? За 2 цаг. Аль сургууль? Ангаах. Түрүүндээ ангаах уу? За өнөөдөр аяныхаа сэтгэлээс онцлог. Үнээр сайхан байна. Ийм аян зохион байгуулж байгаа та бүдээ Хэмр аялын хамтдаа маш их баярлалаа. Дахин одоо олон хүмүүс өшөө их үрсүүлж ингэж аялаараа. Үнээр сайхан байна. За баярлалаа. Тэгээд танамжцоо. Та ирээд хэр болсон бэ? Би ирээд одоо 3 жил гарсан болж байна. Анх удаа энэ Хэмр аялалд явж байна. Ер нь ингээ монголоор яриад монголчуудтай байх ер нь Үгүй сайхан байлгүй яг хөө. ямар шүү вэ? Би ирснээс хойш ийм одоо нэг автобусаар ингэж амар монголчуудаа ингэж явж үзээгүй. Надад үнээр гоё. За. Сайхан бай амраа сайхан аялаарай. За бид одоо доошо бууж 1458 метрийн өндөрт гарцсан. Одоо яг энэ замаар доошо бууж байна. Сая бол энэ дээшээ өксөхдөө бол Тэнгэрийн замыг үзэх гээд дээшээ өкссөн. 1458 метрийн өндөрт бол бараг нэг 5-10 минутын хугацаанд урд хугацаанд гарч ийн. Эндээс ингээ харахад бол яг энэ уул энэ орчныг бол бүтлээр нь бас харах боломжтой байна. Монголд бол бас ийм бастэй төвчрлийг аялах ийм аялал жуулчлалын бас зохицлбарыг бол хийхэд бол боломжгүй зүйл бол байхгүй юм шиг харагдлаа. Энэ удаагийн аялал бол Тэнгэрийн зам байлаа. За одоо дараагийн очих газар бол Сан Круз гэдэг бас нэг бас гайхалтай бүтээн байгуулалтыг бас бид очиж үзэхээр явж байна. Тэгээ тэнд очиод үргэлжлүүлцгээе. За ингээд Сан Круз бүлэг онгоцын хэлбэртэй зочлууд дээр ирсэн бидэд ирээд зураг авах байна. За энд ингээд танилцаа явж байна. Энэ одоо зочид буудлаа байгаа. Тэгээд энэ зочид буудлууд бол ийм ус хөлөг онгоцны хэлбэртэй. Тэгээд дээрэс нь болохоор юу яг энэ далайн ирэг дээр очиод зураг авах бас ийм фотозоонууд их хөгжүүлсэн ийм одоо аял жуулчлалын хөгжүүлсэн ийм газар байна. Тэгээд доор бас ингээд далайн ирэг дээр шилэн ийм гүүрийг бас үзэж зураг авах байгаа. Тэгээд бүгдөө яг энэ Сан Круз хотелийн яг энэ хажууд ирсэн байна. Тэгээд ийшээ ингээд харахаар Сан Круз хотел байрлаад за энд бол одоо ингээд зураг авах одоо орчныг ингэж тогтчуулж өгсөн байгаа. Тэгээд бүгдөө энэ ч ингэж харчаад одоо тийшээ нэг очиж үзье. Тэр тийшээ очиод шилэн гүүртэй бас танилцж үзье. Тэгээд яг одоо бол энэ Сан Круз зочид буудлын маань онцлог нь болохоор яг нар жаргаж байгаа, нар мандаж байгаа тэр үйл явц тэр гэрлийн тусгалыг бол яг байгалийн өнгөөр нь бол харах боломжтой. Ийм сайхан зохицолбор бас гоё газар байт юм байна. За одоо энэ доор харагдаж байгаа бидэд бас сая оройтож ирээд бас сайн харагдах нь байх нөө. Доор харагдаж байгаа тэр шилэн гүүрэн дээр бол далайн одоо яг ирэг дээрх шилэн гүүрийг бол шилэн гүүр хэлбэртэй одоо тэр зураг авах фотозоныг бол байршуулж өгснөөр бол хүмүүсийн хамгийн их сонирхлыг татсан тэр фотозоныг бол хийж өгсөн байна. Энэ бол маш их жуулчдыг бол татаж өгдөг юм байна. За мэдээж бас нар жаргаж байгаа байдал, далаа дээрх нар жаргаж байгаа байдал бол үнэхээр бас үзэсгэлэнтэй. Энэ чимээ стрессийг бол тайж, хүнийг тайвшруулж өгдөг
ийм бас байдаг юм. За одоо энд бол харагдаж байгаа тэнгисчд бол бас өөрмөц хэлбэртэй тэгээ бас өөрмөц шийдлэр хийсэн ийм бас аялал жуулчлалыг хөгжүүлэх юм гоё фотозоныг хийсэн байна. Одоо 거리нг으로 옆사이. 자, 자. 자, 자, 다르경. 자, 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 운전대래. 자. 자, 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 다시 없지, 자. 다시 하라. 자. 자, 다른 거 뛰어, 자. 자, 이렇게, 자, 마시는 드셔. 자. 자, 어떤 시대? 자, 어떤 ихний 인체 적선. 어떤 ихний 인체 적선. 자, бүгд харж байгаа. За, ихний сүүлийн ихний үзүүлчих. За. За, 어떤 ихний. ингээд 자, энэ хоёр хүний дөрөв уулзсан маань гişиг махны төлхөрийн азтан болно. 야, баярлалаа. Аргагүй яндсан байна. Гişиг махны төлхөрийн азтан боллоо. Нэр нь бидээ Амар жаргал. Нэр нь бидээ Өгсөө амар жаргал. Хоёр маань нэг нь гişиг махны төлхөрийн азтан, нэг нь нийт аялгасны азтан боллоо. Баярлалаа. 사람이 대출 않았구나 슬픈 사람 따고 다녔구나 자유로운 사람 따윈 더 샤스타